Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2024 оны 12 сарын Арслангийн ордны астрологийн зурхайг харъя. Энэ сарын 1-нд мөн шинэ сар гарч байгаа. За өнгөрсөн 11 сарын зурхаан дээр 11 сарын 26-наас 12 сарын 15-ны хүртэл ямар нэгэн шин зүйл төлөвлөхгүй байхыг сануулж байсан. Учир нь энэ үеэр бод гаригийн ухралттай байгаа учраас ямар нэгэн шин зүйл төлөвлөх бол төлөвлөгөө дахин өөрчлөгдөж магадгүй гэж сануулж байсан бол одоо 16-наас бод гариг шулуун хөдөлгөөнд орж байна. Бүх зүйл хэвийн байдалд орох нь байна. Мөн энэ үеэр сэргэх, мөн хүүхдүүдтэй анхаарал тавих, за ямар нэгэн зүйлийг дахин шинээр эхлүүлэх, за хоббигоо өөрчлөх зэрэг үйл явдлууд нөлөөлөх болно. 12 сарын 6-нд ангараг гариг Арслангийн орд дээр гэхдээ буцах хөдөлгөөнд байгаа учраас Арслангийн ордныхан маань болгоомжтой байхад илүүдэхгүй. Ангараг гариг буцах хөдөлгөөнд 12 сарын 6-наас эх оны 2 сарын 24-ний хүртэл байршихаар байгаа учраас Арслангийн ордныхан маань аль болохоор уур уцаараа дарж сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хадгалж энерги ирж хүчээ тэнцвэржүүлж сэтгэл зүйгээ удирдах аль болох тайван байхыг хичээгээрэй. Хамгийн гол нь эх 3 сарда альва зүйл дээр уян хатан хандаж тайван бай гэж би танд сануулж байна. Яагаад гэвэл ангараг гаригийн буцах хөдөлгөөнд таны сэтгэл санааны байдал дээр ихээхэн нөлөөлөхөөр харагдаж байна. Ямар нэгэн зүйл сэтгэл зүйд чинь таалагдахгүй, үргэлж уур уцаар хүрэх, тайван бус байх, зэрэг мэдрэмжүүд илүү нэмэгдэж болохоор харагдаж байгаа учраас та бүхэн маань аль болох тайван байх, сэтгэлийн балансаа барих дээр анхаараарай. 12 сарын 7-оос Далаван шулуун хөдөлгөөнд орж байгаа. За таны мөнх санхүүгийн гэр дээр гарч байна. За энэ үеэр урд нь мөнх санхүүтэй холбоотой ямар нэгэн зүйл тодорхой бус байсан бол одоо энд тодорхой болохоор байна. Мөн ойр дотныхан эсвэл хэн нэгэнтэй ойлгомжгүй харилцаанд байсан бол одоо та хоёрын харилцаа сайжирч буцаад бие биенийг ойлгож эхлэх нь байна. За энэ үеэс мөн таны санхүүгийн байдал сайжирч эхэлнэ. 12 сарын 8-наас сугар гариг таны харилцаа холбооны гэр дээр гарч байна. За энэ үеэр сугар гариг маань дэлхийн вантай нэгдэж байгаа учраас та шинээр хэн нэгэнтэй танилцах эсвэл харилцаа тогтоож чадахгүй байсан хүнтэйгээ холбоо барах. За тэгээд синглчууд маань хостой болох. За хосууд маань харин дараагийн түвшин шилжиж харилцаагаа илүү бат бөх бэхжүүлж сайхан болгох боломжтой. 12 сарын 15-нд бод гариг шулуун хөдөлгөөнд орж байгаа. Таны гэр бүл, хайр дурлал, харилцааны гэр дээр эх оны 1 сарын 9-ний хүртэл энд байршин. За энэ үеэр үр хүүхэд гэр бүлдээ илүү анхаарал, хайр халамжаа тавих, аав ээж ах トゥ хамаатан садны дад зочлох, гих зэрэг бусадтай харилцаа холбоогоо илүү сайжруулах нь байна. Мөн энэ өдөр 12 сарын 15-нд бүтэн сар таны 11-р гэр дээр найз нөхөд харилцаа холбоо хамтрал түншлэлийн гэр дээр гарч байгаа. За энэ үеэр богино хугацааны төсөл дээр багаар ажиллаж байсан эсвэл багаар ямар нэгэн ажил гүйцэтгэж байсан бол энэ өдөр дуусгар болох нь байна. Багийн ажлаа амжилттай хийж дуусгана гэсэн үг. Мөн цаашлаад 15-наас 31 хүртэл найз нөхдүүдтэйгээ уулзаж уулзрах, холбоо барих, найз нөхдийнхөө гэрт урагдах зэрэг үйл явдлуудтай холбоотой. 12 сарын 22-нд нар таны ажил мэргэжлийн гэр дээр гарч байна. За мөн 12 сарын 30-нд шинэ сар таны ажил мэргэжлийн гэр дээр гарч байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй 30-31-нд танд гинтийн шинэ ажлын санаа төрөх, эсвэл хэн нэгнээс санал авах зэрэг
маш сайхан үйл явдлууд тохиож магадгүй. За эсвэл та магадгүй шинэ ажил эсвэл шинэ төслийнхөө хамтрагчийг олох, шинэ санаа олох, шинэ бизнес эхлүүлэх зэрэг ажил мэргэжилтэй холбоотой шинэ сайхан зүйл гинтийн байдлаар 30-31-нд шинэ санаа урган гарахаас эхлүүлээд тохиолдохоор харагдаж байна. 12 сарын 30-нд мөн танд олон шинэ санаа, шинэ сэтэл төрөхөөр харагдаж байгаа. За тэгээд 12 сарын 30-нд мөн та өөрийнхөө хорт зуршлаас салахаар шийдэж магадгүй. Ер нь л ямар нэгэн зүйлийг шинжилж, сайжруулах, гоё болгох хүсэл танд маш ихээр төрөх болно. Магадгүй найз нөхөдтэйгээ уулзаж цагийг сайхан өнгөрүүлэх байж болох юм. За 12 сарын 30-нд шинэ саранд та хүслээ хэлээрэй. Яагаад гэвэл Арслангийн ордныхан маань 12 сарын 30-нд маш их хүсэл эрмэлзэл төрөхөөр харагдаж байгаа учраас та бүхэн өөртөө мөнгө төгрөг ашиг орлого сайн сайхан ирээдүй бүх сайхан зүйлийг манифест хийж шинэ саранд шивнээрэй. 12 сарын 31-нд Арслангийн ордныхан маань шинэ жилээ, шинэ оноо эрч хүчээр дүүрэн аз жаргалтай өгтөн аваарай. Арслангийн ордны 12 сарын тарот 6-ыг харъя. Энэ сард та ажил амьдралын баланс тэнцвэрийг барихыг хичээгээрэй. Та амьдралынхаа дараагийн нэг мөчлөг, дараагийн нэг шатанд шилжиж ирэхэд ойрхон байна. Таны амьдрал одоогийнхоос илүү сайжрах үе дээр ирж байна. Гэхдээ бага зэргийн жоохон төвчээр шаардсан сорилт даваа гарч иж магадгүй гэсэн хэдий ч та бага зэргийн төвчээртэй байдлыг эрхэмлэж чадвал санхүүгийн шинэ сайхан боломжууд гарч ирэхээр харагдаж байна. Ирээдүйд танд үр ашгаа өгөх сайхан ажил, шинэ бизнесийн эхлэлийг тавихад таатай сайхан цаг үе ирээд байна. Танд санхүүгийн олон нэмэлт боломжууд та одоо бага зэргийн санхүүгийн хүндрэлтэй байгаа бол ер нь аливаа асуудлаас гарах зөв зам, зөв гарц нь удахгүй танд нэгдэнэ. За тэгээд цаашлаад шинэ төсөл эхлүүлэх, шинэ ажил, шинэ бизнес эхлүүлэх, шинэ ажилд орох зэрэг санхүү мөнгөний урсгалууд таныг чиглэн ирж байна. За мөн энэ сард сэтгэл хөдлөл ихтэй байхаар харагдаж байна. За заримдаа та хэн нэгэнтэй харьцахдаа эвгүй харьцах, эсвэл таныг буруу ойлгох, үл ошоосон байх сонин мэдрэмж авч магадгүй. За гэсэн хэдий ч сэтгэл хөдлөл өөрийнхөө дотоод бодож байгаа бодлоо зөв бусдад илэрхийлж, тайван байж, аль болохоор сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж, харилцаан дээр анхаарч, ухаалаг тайван байхыг энэ сард сануулж байна. За цаашлаад таны астрологийн 6-ан дээр ирэх 3 сарда ерөнхийдөө 2 сарын 24-ний хүртэл сэтгэл зүйн байдлаа маш сайхан тэнцвэрт балансыг хадгалаарай гэж би сануулсан байгаа. Синглчүүд маань шинэ хүнтэй танилцаж хайр дурлалд умбаж магадгүй. За хостой залуус маань хайр дурлалд гэр бүлийн харилцаагаа сэргээж, рефреш хийж илүү сайхан болгоорой. Эрүүл мэндийн тал дээр зайлуулах сэтгэл зүйгээ тайван байлгах гэж зөвлөсөн байгаа. За мөн эерэг энергиэр өөрийгөө цэнгэлж, үргэлж гэрэл гэгээтэй бодлуудаар өөрийгөө дүүргэж, сэтгэлийн амар амгалан гэдлэж өөртөө амралт, чөлөөт цаг гаргаж, эрүүл мэндэд бага анхаарал тавьж, заримдаа өөрийгөө аливаа зүйлээс чөлөөлж, өөртөө амралт өгж сайхан тайвширч амраад аваарай. Энэ сард ерөнхийдөө танд шинэ сайхан эхлэлүүд, шинэ сайхан боломжууд маш ихээр орж ирэхээр харагдаж байна. Хамгийн гол нь та сэтгэлийн тэнцвэртэй байдлыг эрхэмлэж, бусадтай харилцаан дээр маш анхаарч, за тэгээд ажил дөрөө санхүү мөнгөний байдал маш ихээр дээшилж, сайжрахаар харагдаж байна. Хамгийн гол нь энэ сард сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө зөв удирдах, эрч хүчтэй байгаарай. За ингээд Арслангийн ордныхондоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Эх ондоо уулзцгаая, баяртай.